нарын заримд нь яг одоо сайхан инээд хэрэгтэй байгаа учраас би хөвгөлтэй зүйл ярьж өгье. Тийм ээ. Би өмнө хизээч ийм зүйл ярьдаг сүмд байж үзээгүй. Тэгэхээр хоёр хөгшин орон дээр зэрэгцээд гэвтэж байжээ. Үнэхээр хөгшөрч, өвчлөөтөж бас дараацсан хүмүүсийн тухай ярьж шүү. Эмгэн. Хонгор минь чи өнөө шин миний гарыг атгадаг байснаа яагаад болчих гэж хэлжээ. Гэтэл өвгөн хөгшөрч үрчлээсэн гараараа эмгэнийхээ үрчлээтэж хөгшөрсөн гарыг барьжээ. Эмгэн. Хонгор минь өмнө тэрвэрдэг байсан шигээ яагаад намайг тэрвэрэхгүй байх юм бэ гэжээ. Өвгөн санаа алдаад хэсэг хугацааны дараа гараа алдан тэрнийг тэрвэрчээ. Эмгэн. Хонгор минь чи шүн миний чихийг хаддаг байснаа яагаад болчихсон юм бэ гэж гинэ. Өвгөн гинтхэн өсөрч босоод өрөөнд дотор алхаж эхэлжээ. Эмгэн хөөе чи хаачих нь вэ гэхэд өвгөн би шүдэ авахаар явж гин гэжээ. Тэгэхээр энэний төлөө хийх ёстой зүйл нь юу юм бэ гэж та нар бодож байгаа ах? Юу ч хийх хэрэггүй шүү дээ. Тарих толгойдоо оруулах яг хэрэгтэй зүйл чинь бүх зүйлд том, төгс мөгс зориг тавих хэрэг байхгүй, шаардлагачгүй шүү дээ. Зарим ажлыг яг дунд нь завсарлаад баг зэрэг хөгжүүлэх юм бол зүгээр шүү дээ. Үннийг хэлэхэд чи өөрийгөө инээлгэж чадах юм бол амьдралаа үнэхээр гэрэлтүүлнэ.